Цабцар үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан танилцуулъя. За бидний сонгосон эхний үйл явдал бол Израиль Хамасын дайнтай холбогдолтой үйл явдал байгаа. За тэгэхээр энэ 7 хоногт нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл Газын зурвасын эхийн төлөвлөгөөний асуудлаар хуралдаж санал хураасан үйл явдлыг бид дэлхийн томьёонд онцолж байна. За нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл Палестинд тусгаар тогтнох үе таалгыг нээж боломж үлдээхэд чиглэсэн Америкийн нэгдсэн улсын боловсруулсан тогтоолын төслийн асуудлаар энэ 7 хоногийн ихээр санал хураалаа. За тодорхойлох юм бол Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэй Газын зурвасын эхийн төлөвлөгөөний тухай тогтоолын төсөл байгаа. За энэхүү төсөл нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зуучлаар байгуулагдсан Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлцээрийн дараагаар хэрэгжих дараагийн үе шатын үйл явцуудыг багтаасан ийм төлөвлөгөө байгаа. За Палестины шилжилтийн засаг захиргааг байгуулах, за сүүрсэн дайны хөл нэрвэгдсэн газар нутаг төр зургийн олон улсын аюулгүй байдлын докторжуулалтын хүчнийг байгуулах зэрэг асуудлууд бол багтсан юм аа. За энэхүү асуудлаар аюулгүйн зөвлөлийн 7 хоногийн даваа гарагт санал хураасан байгаа. За санал хураахад 13 улс дэмжиж Орос болон Хятад улсууд түдгэлцэж нэг ч улс эсэргүүцээгүй. Ингээд энэхүү төлөвлөгөө бол батлагдсан байгаа. За тогтоолыг Их Британи, Франц, Сомали зэрэг 13 улс дэмжсэн. Орос, Хятад улсууд түдгэлцсэн. Гэхдээ өөрсдийн хориг тавих эрхээ бол ашиглаагүй. За мөн эсэргүүцсэн улс байгаагүй юм аа. Ийхүү Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын зурваст их тайвныг тогтоох 20 зүйл заалт бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч батлагдсанаар тус төлөвлөгөөний энэхий төлөвлөгөөний 2 дахь үе шат руу шилжих боломжтой болж байна. За энэхүү төлөвлөгөөнд бол шилжилтийн үед Газын зурвас доктортой байдлыг хангах олон улсын хүчин буюу аюулгүй байдлыг сахиулах зорилгоор олон улсын цэргийн хүчийг байршуулах. За мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, зэвсэггүйжүүлэх, за Газын сэргээн босголтын санхүүжилтийг Дэлхийн банкны дэмжлэгтэй итгэлцлийн сангаас гаргах зэрэг ийм заалтууд бол багтсан. За олон улсын доктортой байдлыг хангах энэхүү хүчний бүрэлдэхүүнд багтаж хувь нэмрээ оруулах саналыг бол дэлхийн олон улс орнуудаас тавьж байгаа талаар Америкийн нэгдсэн улсын зүгээс бол мэдээлсэн. За олон орны цэргүүдээс бүрдэх энэхүү докторжуулалтын хүчинд яг ямар улсын цэргүүд багтах нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм аа. За тогтоолд мөн Палестин улсыг байгуулах хэтийн төлөвлөгөөний талаар тусгай оруулсан нь бол палестинчүүдийн хувьд за мөн Палестины удахгүй Газын зурваст байгуулагдах энэ шин засаг захиргааны хувьд ер нь энэ палестинчүүдийн ирээдүйн хувьд бол маш чухал ийм заалт багтаж орлоо, ийм зүйл заалт бүхий төлөвлөгөө бол батлагдсан нь тэдний хувьд маш ийм азтай гэх юм уу ийм тохиолдол болоод байна. За харин энэ бол мэдээж Израилийн эсэргүүцэлтэй бол тулгарсан. Израилийн зүгээс бол хизээж Палестин гэдэг улсыг бол байгуулахгүй гэсэн ийм байр сууриа аюулгүйн зөвлөлийн санал хураалтын өмнө бол мэдэгдсэн байгаа. За Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ уулзалтын өмнө буюу өнгөрсөн ням гарагт хийсэн мэдээлэлтэй Палестин улс байгуулах аливаа орлогыг бол эсэргүүцэхээ амласан. Тэрээр ням гарагт зохион байгуулагдсан кабинетийн уулзалтын үеэр альч нутаг дэвсгэрт Палестин улс байгуулахыг эсэргүүцэж байгаа бидний байр суурь бол өөрчлөгдөөгүй. За олон 10 жил байр суурь хадгалсаар ирсэн. Энэхүү асуудлаар гадаад болон дотоод дарамт шахалт бол бидний байр суурийг өөрчлөхөд огтхонч нөлөөлөөгүй, нөлөөлөгчгүй гэсэн ийм байр суурийг бол илэрхийлсэн ба. За мөн Израилийн Батлан хамгааллын сайд Израиль Кац, гадаад хэргийн сайд Гидеон Сар, үндэсний аюулгүй байдлын сайд Бен Гвир зэрэг Израилийн засгийн газрын бусад сайд нар ч мөн түүнтэй ижил төрлийн байр суурийг илэрхийлж мэдээллүүдийг бол хийсэн юм аа. За ингээд харин Палестин улсыг байгуулах энэ хэтийн төлөвийн талаарх зүйл заалтыг энэхүү нэхийн төлөвлөгөөний тухай тогтоолд Арабын орнуудын шаардлагаар бол багтаан оруулсан байгаа. За Хамас бүлэглэл бол мөн энэхүү нэгдсэн улсын байгууллагын аюулгүйн зөвлөлөөр батлагдсан тогтоолыг бол бас эрс эсэргүүцэж няцаасан. За үүнийхээ шалтгааныг Палестины ард түмний эрх ашиг шаардлагыг хүндэтгээгүй гэж бол Хамасын зүгээс
мэдэгдсэн байгаа. За Газийн зураг дотор эсэргүүцлээ илэрхийлэгчдийг зэвсэггүй болгох зэрэг олон улсын хүчинд хүлээлгсэн одоо үүрэг даалгавар нь төвийг сагсан байдлыг нүгүү хийж эзлэн төрөмгөлөгчдийг дэмждэг мөргөлдөөний талбар болгон хувиргагч байна гэж одоо Хамас бүлэглэлийн зүгээс эсэргүүцсэн мэдээллийг хийсэн юм а. За ямар ч тач энэ 7 хоногт энэхүү нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газийн зургаас одоо их тайвныг тогтоох төлөвлөгөөний 2 дахь одоо шат руу шилжих энэ төлөвлөгөөг бол энэхүү батлаад байна. За мөн Америк нэгдсэн улсын дэвшлэгтэй галз зогсоох тохиролцооны хүрээнд Хамас бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн 20 иргэнийг амьдаар нь болон 28 барьцааны үнийн цогцыг Израилийн талд бол одоо өнөөгийн байдлаар бол хүлээлгэн өгөөд байна. За харин хариуд нь Палестины 2000 орчим хоригдлыг сулалж 330 цогцыг бол одоогийн байдлаар хүлээлгэн өгөөд байгаа гэсэн ийм одоо мэдээлэл байна. За ингээд Израиль Хамасын хоорондох гал зогсоох үйл явц ийм байдалтай өнөөдрийн байдлаар үргэлжилж байна. За дэлхийн тайм хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхэндээ өнөөдрийн одоо дугаараараа онцолж байгаа дараагийн олон улсын анхаарлын төвд ороод байгаа үйл явдал бол Японы шинэ ерөнхий сайд Санаи Такаичигийн энэ сарын эхээр парламенттай хийсэн одоо Тайвантай холбоотой асуудлаар хийсэн мэдгдлээс үүдэн Япон болон бүгд найрамдах Хятад ард улсын хооронд үүсэж байгаа хурцтмал байдлын талаар одоо бид онцолж байна. За тодруулах юм бол одоогоос 2-7 хоногийн өмнө Тайваны талаар хийсэн Санаи Такаичигийн одоо мэдгдлээс бол хоёр талын харилцаа бол нэлээд ийм хурцтмал маргалдаантай зөрчилдөөнтэй юм байдлыг бол үүсгээд байгаа юм а. За юу гэж одоо Санаи Такаичи парламент хийсэн мэдээлэлтэй юу гэж хэлсэн бэ гэхээр Тайванд ямарваа нэгэн цэргийн хямрал үүсвэл Япон улс бусадтай хамтран өөрийгөө хамгаалах эрхээ ашиглаж болохоос ийм одоо оршин тогтнох шин чанартай аюул занал үүсэж болзошгүй гэсэн одоо иймэрхүү утгатай мэдээлэл хийсэн ба өөрөөр хэлэх юм бол одоо барууны хэвлэлүүдийн тайлбарласнаар мөн ажиллагчдын одоо тайлбарласнаар хэрвээ Хятад Тайван руу одоо давтуулах юм бол энэ нь Япон улсын аюулгүй байдал үндэсний аюулгүй байдал оршин тогтноход бол нөлөөлөх учраас Япон улс хариу арга хэмжээ авах боломжтой гэсэн одоо иймэрхүү зүйлийг бол ярьсан байгаа. За тэгээ энэхүү мэдээлэл нь бол одоо Хятадын мэдээж одоо Хятадын дургуутсыг бол хүргэсэн Хятадын зүгээс одоо маш хүчтэй эсэргүүцэлтэй бол тулгарч за ингээ хоёр орны хооронд бол сөргөлдөө үүссэн байгаа. За үүнтэй холбоотойгоор Хятадын зүгээс бол мэдээлэл хийсэн. Эхлээд юу гэж мэдэгдсэн бэ гэхээр за мэдээж энэ Японы ерөнхий сайдын мэдээллийг бол эрс эсэргүүцэж байгаа мэдэгдсэн мөн энэ мэдээлэлээ одоо татаж авахыг хүссэн. За дээрээс нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэдэд Японд зорчихгүй байх мөн тус улсад болгоомжтой зорчихыг бол зөвлөсөн. За хурцтмал байдал нь одоо Япон улсад байгаа Хятадын иргэдийн амнаас аюулгүй байдалд бодит эрсдэл дагуулсан гэж үзээд Хятадын гадаад харилцааны яам болон Японд суугаа Хятадын элчин сайдын яам хамтран мэдээлэл гаргасан. За тэгээд Хятадын иргэдийг ойрын хугацаанд Японд зорчихгүй байхыг анхааруулж мөн Японд байгаа Хятадын иргэдийг болгоомжтой одоо байхыг зөвлөсөн байгаа. Хэрвээ ямар нэгэн онцгой байдал үүсвэл шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж элчин сайдын яамтай нэн даруй холбогдохыг бол уриалсан. За дээрээс нь Хятадын гадаад хэргийн яамнаас Бээжинд Японы элчин сайдыг одоо дуудан уулзаж энэхүү одоо хэлсэн үгээ мэдээлэлээ буцаахыг Японы шинэ ерөнхий сайд Санаи Такаичигаас шаардсан талаар бол одоо мэдэгдсэн байгаа. За мөн өнгөрсөн баасан гарагт Японы гадаад хэргийн яам Хятадын дипломатчийн одоо сүүлийн үед нийгмийн сүлжээнд нийтлсэн энэ мэдээллүүдэд бол одоо үнэтэй төстэй эсэргүүцэл илэрхийлсэн гэж мэдэгдсэн. За ингээд асуудлыг одоо шийдвэрлэхээр Японы өндөр албан тушаалын дипломатчийг бүгд найрамдах Хятад ард улс руу илгээхээр бол Япон улс шийдвэрлсэн байгаа. За энэ Япон болон Хятадын одоо дипломатчдын уулзалт бол энэ 7 хоногийн мягмар гарагт Бээжин хотноо явагдсан. За Япон улсын зүгээс бол гадаад хэргийн яамны Аз 70 орнуудын газрын тэргүүн Масаки Канаи Хятадд ирж одоо Хятадын төлөөлөгчтэй бол
уулзсан юм аа. За энэхүү одоо уулзалтаас ямар үр дүн гарсан бэ гэхээр ер нь энэ уулзалт бол одоо маш муу үр дүнтэй явагдсан гэж одоо их сурвалжууд бол мэдээлсэн байгаа. За Японы гадаад хэргийн яамны Аз далайн орнуудын хэрэг эрхлэх газрын дарга Канаи Масаки болон Хятадын гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын дарга Лю Чинсунаар болон одоо бусад албаны хүмүүс энэ уулзалт хэлэлцээнд оролцсон байгаа. За тэгээд Японы дипломатч уулзалтын дараа хийсэн богино мэдээлэлдээ Хятадын талыг одоо иргэдээ Япон руу аялахаас татгалзахыг уриалгыг нь бол одоо тэрээр мөн одоо эсэргүүцэлд няцаасан байгаа. За харин Хятадын дипломатч Лю Чинсун сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ хэлэлцээний үр дүнд огт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн ба. За мөн өдөр Хятадын гадаад хэргийн яамны ээлж твэрлэлийн баг хурлын үеэр одоо тэр яамны эвлэлийн төлөөлөгч одоо мэдээлэлдээ Хятад Японы ахлах дипломатч нарын хэлэлцээний талаар бол мэдээлэл өгсөн ба. За энэ хүү хэлэлцээний үеэр Хятад улс нь Японы ерөнхий сайд Саная Такаичигийн Тайваны асуудлаарх өдөө хатгасан ташаа мэдээллийн талаар дахин хатуу эсэргүүцлээ илэрхийлж Саная Такаичигийн хэлсэн үг олон улсын хууль журам болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчсөн. Дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын дэг журмыг ноцтойгоор эвдсэн. Нэг Хятад одоо бодлого зарчим болон Хятад Японы харилцааг тодорхойлдог 4 улс төрийн баримт бичгийн үзэл баримтлалтаа илт зөрчилдсөн. За хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хүн дээр гэмтээсэн, шин чанар үр дагаврын хувьд тун хортой нөлөө үзүүлсэн, Хятадын ард түмний дургуутслыг төрүүлж хүчтэй эсэргүүцэл дагуулж байна гэх зэргээр одоо Хятадын гадаад хэргийн яамны зүгээс эсэргүүцлээ илэрхийлж улмаар Японыг одоо энэхүү буруу мэдээлэлээ нэн даруй эргүүлэн татаж Хятадтай холбоотой асуудлаар маргаан дэгдээхээ зогсоо бодит үйлдэлээр алдаагаа засахыг одоо шаардаж байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм аа. За үргэлжлээд одоо бас нэлээд хэдэн арга хэмжээг бол авсан байна. За ямар арга хэмжээ авсан бэ гэхээр лавг гарагт Хятад улс Японоос одоо импортлдог далайн бүтээгдэхүүнийхээ одоо импортоо дахин зогсоохоор болсон талаараа бол мэдгдсэн. За ингэхдээ харин Саная Такаичигийн одоо энэ хийсэн мэдээлэл 50-тай холбоотой асуудлыг бол огт дурдаагүй зөвхөн Фукушима одоо байгалийн гамшиг улмаас сүйдсэн Фукушима нэг цөмийн цахилгаан станцад хоримтлагдсан цэвэрлсэн усаа Япон улс далаа дасгаж байгаа асуудлуудаас үүдэн импортоо зогсоож байна хэмээн бол тайлбарлсан. Гэхдээ энэ бол мэдээж одоо энэ 50-тай холбоотой үүссэн асуудлын хариу арга хэмжээ гэдэг нь бол одоо тодорхой байлаа. За дээрээс нь мөн Япон улсын одоо боловсролын яамны зүгээс өнгөрсөн жил Хятадд Японы сурагч хүүхдүүдийн амь насанд халдсан хэрэгүүд гарч байсныг дурдаад Хятадд ажилладаг Японы сургуулиудад бол анхааруулга өгч сурагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг бол зөвлөсөн. За ингээд энэ мэтчлэн одоо Хятадын хариу арга хэмжээнүүд бол одоо ар араасаа үргэлжилсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор одоо Японы аялал жуулчлалын салбар за мөн одоо энэ 7 хоногт энэ далайн одоо хүнсний одоо энэ салбаруудад бол нэлээд томоохон юм эдийн засгийн хохирол учруулж эхлээд байна гэсэн бас мэдээлэлүүд бол гарсан байгаа. За та бүхэндээ одоо дахин олон улсын ажиглагч судлаачдын зүгээс энэ асуудал төр юу гэж хэлсэн бас хүргэе. Тэгэхээр өдгөө өрнөж байгаа энэ үйл явдлыг бол Япон Хятадын дипломат харилцааны түүхэнд Тайван арал анх удаага юм томоохон асуудал үүсгэж байгаа юм тохиолдол болоод байгааг бол олон улсын ажиглагч судлаач нар онцолж за хэдийгээр Японы засаг захиргаа Тайваны асуудал дээр тус арлыг дэмжинэ гэдгээ ил тодор илэрхийлэлгүй одоо явсаар ирсэн ч цаанаа бол Тайваны талд байсан харин энэ удаад Японы шинэ засгийн газрын тэргүүн анх удаага ил тодор байр сууриа илэрхийлсэн явдал боллоо хэмээн бол онцлоод байна. За гэхдээ Тайваны асуудал нь Хятад Японы хооронд он удаан жил үргэлжилж байгаа юм эмзэг сэдв байсаар ирсэн. За Япон улс 1972 онд бүгд найрамдагчдад ард улстай дипломат харилцаагаа эргэн сэргээж нэг Хятад бодлогыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа мэдэгдсэн ч Тайпейтэй худалдаа хөрөнгө оруулалт соёлын солилцоо зэрэг хэлбэрээр албан бус байдлаар харилцаагаа хадгалсаар ирсэн буюу Хятадыг өдөө
өргөө хатгахгүйгээр Тайваныг цаагаараа дэмжсээр бол ирсэн байдаг. За мөн 1960 оны Америкийн нэгдсэн улс Японы аюулгүй байдлын гэрээгээр Японд байрлах Америкийн цэргийн хүчинд Зүүн Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг бол олгосон байдаг. Зарим судлаачид Тайваны тусгаар тогтнол нь Японы үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах бас нэгэн гол түлхүүрч гэж үзэх нь байдаг. За дээр нь мөн дэлхийн 2 дугаар зайд ялагдл хүлээсэн Япон улсын хувьд бол энхийг эрхэмлсээр ирсэн. За тус улсын зэвсэг түвшний өөрийн хамгаалах хүчин гэсэн ийм нэртэй байдаг. Энэ нь бол өөр улс орнд талтан давтлах дайн дулаан хийх бус зөвхөн Япон улс халлагд өртсөн аюул занал хийлд орсон тохиолдолд өөрийгөө хамгаалж дайдах зорилготой батлан хамгаалах салбар нь бол ийм концепц дээр бол оршсоор ирсэн улсын хувьд шинэ ерөнхий сайдын хийсэн мэдээлэл нь Япон улсын байр суурийг огт өөрчлөлт орж байгаа тий өөр байдлаар бол илэрхийлсэн ийм үйл явдал болоод байгаа юм аа. За тэгвэл хятадын эвлүүдээр мөн зөвхөн хятад гэлтгүй Оросын холбооны улс өмнөд бол Омор Солонгос гээд зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд ч Санаа Такаичигийн сүүлийн үед хийж байгаа мэдээллүүдийг бол эрс эсэргүүцэж ийм эмзэгээр бол хүлээж авч байна гэсэн бас ийм мэдээллүүдийг бол гаргаад байна. За энэхүү шинэ хурцтмал байдлын тухайд гэвэл Азийн хоёр гүрний хоорондох маргаан зөрчилдөөн үнцгэрхийн хэрээр Хятадын зүгээс авч хэрэгжүүлж байгаа энэ хариу шийтгэлийн арга хэмжээнүүд нь Японы бизнест бол хамгийн өндөр тусч эхлээд байна. За Хятадын жуулчид Япон руу хийх 500 орчим энэ нислэгийг бол цуцлагдаад байгаа нь агаарын 500 мянган орчим нислэгээ цуцлсан нь агаарын тээврийн компаниуд зочид буудлуулан аялал жуулчлалын өргөн хүрээнд бол хүн дээр тусч байгаа цохилт болсон гэж их сурвалжууд мэдээлээд байна. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого Япон улсад хэдийнэ дарамт учруулж байгаа тул Тайвантай холбоотой мэдээллээс нь үүдэн Хятадын авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүд Японы эдийн засагт бодиттой охирол учруулж эхлээд байгаа учраас Санаа Такаичигийн улс төрийн байр суурь улам суларч магадгүй байгаа талаар ажиглагч нар мөн хэлж байна. За мөн Хятад улсад Японы эдийн засагт тохирол учруулах олон хөшүүрэг байгаагч мөн тэмдэглэж байна. За тэгээд Хятадын засгийн газар Японыг хангалттай шийтгсэн гэж үзэх хүртлээр энэ хариу арга хэмжээнүүд, шийтгэлийн арга хэмжээнүүд нь үргэлжлэх магадлалтай гэдгийг бол ажиглагч нар онцлоод байна. За ингээд ийм үйл явдал бол энэ 7 хоногт өрнөд байна. Тайваны асуудал дээр ер нь аль ч үед бол эмзэг сэдв байсаар ирсэн. Японы байр суурь харин энэ асуудал дээр огтөр боллоо. За дэлхийн таймын төгсгөлд Украины дантай холбогдлолтой мэдээллийг бас хүргэе. За тэгэхээр энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд шинэ энхийн төлөвлөгөөг санал болгох гэж байгаа. За энэ энхийн төлөвлөгөө нь 28 зүйл заалт бүхэн энхийн төлөвлөгөөг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа Оросын холбооны улстай хамтран боловсруулсан гэх ийм мэдээлэл бол ил болоод байна. За ингээд энэхүү төлөвлөгөөнд ямар зүйл заалтууд багтаан орсон нь их сонирхолтой байлаа. За энэхүү төлөвлөгөөнд бол Украин одоогийн байдлаар Оросын хяналтад байгаа буюу эзлэгдсэн газар нутгаа Оросод өгөх, за цэрэг армийнхаа хэмжээг 50%-аар багасгах, мөн алсын зайн тусгалтай бүх зэвсгээсээ татгалзах ёстой гэсэн зүйл заалтууд багтаан орсныг олон улсын хэвлэлүүд бол мэдээлсэн ба. За анхлан энэхүү төлөвлөгөөний талаар бол Америкийн Axios агентлаг бол мэдээлсэн. За мөн дээрээс нь хэрэг явдалд ойр нэрээ нүүцэлсэн хоёр жалбаны их сурвалж энэхүү шин санаачлах төлөвлөгөөнийг бол талаар батлан мэдээлсэн байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улсын зүгээс Украины талд энэхүү төлөвлөгөөг хүлээж авахыг бол санал болгосон гэх ийм мэдээллийг бол өгсөн юм аа. За дээрээс нь юу сонирхолтой санагдж байгаа вэ гэхээр Оросын талаас тавьсан болцлыг Украины тал хүлээж авлаа. Болцлыг нь биелүүлээ гэж бодоход Оросын холбооны улс хариуд нь харин юу хийх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. Ийм төлөвлөгөөг бол Америк Оросын тал нийлээд Украинаас тусдаа цаагаараа боловсруулад байгаа гэсэн ийм мэдээлэл ил болоод байна. За харин энэ үеэр Зеленский бас зүгээр суусангүй тэрээр Францад айлчилж Францаас 100 байлдааны сөнөгч онгоц авахар тохиролцсон. За мөн дараагаар нь Туркид айлчилсан байгаа. Туркийн айлчлалын гол зорилго нь Стамбулын хэлэлцээг иргэн сэргээх байсан. За тэгээд иргэн сэргээхээр болж байна гэсэн мэдээллийг бол Эрдоган Зеленский нар бол хийсэн байгаа. Иргэн сэргээснээр өмнө явуулж байсан Орос Украины хоорондох цэргийн хоригдл цэргийн солилцоог сэргээе гэсэн ийм зүйлийг бол яриад байгаа юм аа. За үзэгч та бүхэндээ дэлхийн тайван хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаарыг хүргэлээ анхаарлаа хандуулсан баярлалаа.